Сайн бацхан уу. За өнөөдрийн бичлэгээр хүлээн авалтанд ажиллах зөөгчнөд тэдэнд зөвлөмж хүргье. За хувийн ариун цэврээ сахих хувцас бүрэн өмсөх. Тэгээд тэрэнд нь болохоор ингээд эрэгтэй зөөгч бол ерөнхий үс засалт нь болохоор богинохон цэвэрхэн зэгцтэй юм засалтай байх ёстой. За мөн эмэг болон унтсан эмэг болон хуруундаа бүгд зүгээгүй байх шаардлагатай. За мөн байгууллагаас өгсөн энэ цамц болон хар зангаа мөн жилетик ямар байгууллагад ажиллаж байгаа гэсэн илтгэх юм логотой жилетик өмснөө. За мөн доошлоод болохоор өнгө дагуу хар брюко өмд өмснө. Хүүхдүүд мань андуураад яг ингээ хар өмд гингүүд хар джинс өмд гэдэг андуураад өмсөд ирдэг. Тэр бол боломжгүй. Заавчгүй яг хар брюко өмд өмсөх шаардлагатай. Гутлын хувьд болохоор ер нь бол хар ботинк байх шаардлагатай. Тэгтээ яг олон цагаар үйлчлэгээ үзүүл зогсдог учраас бид хөлдөө эвдэрхэн өнгө дагуу хар гутал өмсч болно. Зөөгч нар маань ирээд хувийн ариун цэвэр болон өөрийн хувийн бэлтгэлийг хангасныхаа араас тухайн салбар хариуцсан менежер болон зохион байгуулагчаасаа тухайн өдрийн чиг үүргээ авна. Энд болохоор яг эхлээд цагийн ажилчид маань цагийн ажилчдын журамтайгаа танилцаад хөдөлмөрийн аюулгүй байдал буюу хабын зааварчилгаагаа аван гар үсэг зурсан байх ёстой. Заал хариуцсан зохион байгуулагчаасаа тухайн арга хэмжээний багцтэй яг ямар төрлийн арга хэмжээ гэдэг мэдээлэл авсныхаа араас тухайн заал руу орж зочдоо хүлээж аван арга хэмжээнд үйлчлэх боломжтой болно. Ширээ засалтан дээр анхаарах зүйл маань ширээ засалт эхлэхээс өмнө яг энэ ширээн дээр болохоор хэдүүн суухаас шалтгаалаад эхлээд сандлаа тойруулж тавина. Сандлаа тойруулсныхаа араас хэрэгслүүдэд тавина. Энэ хэрэгсэл гингүүд энэ жишээ нь ихэд шампантай, усны ундагтай, вискиний шоттой гэдэг чинь ер нь бол ямар нэгэн төрлийн шингэн бүтээгдэхүүн гарах нь бол тодорхой болчихж байгаамаа. Тэгээд сандлынхаа яг баруун гар талд нь энэ шилээдлүүдэд тойруулж тавина. Араас нь их царах юм бол энэ сандлын баруун гар талд нь энэ хэд маань ингээ байрлаж байгаа юм. Энэ усыг яг энэ тавьсан байгаа нь болохоор яг усны ундагныхаа яг арт талд нь усыг ингээд тавьж байршуулнаа. Дахь сэрээ нь болонгууд яг хүний баруун гар талд нь хутга, зүүн гар талд нь сэрээ. Мэдээж энэ чи хүмүүс нь баруун гар талтай хутга, зүүн гар талтай сэрээ ингэж ашиглаж идэнэ. 3 сэрээ болон 2 хутга байх дээр энэ 3 сэрээ байвал энэ нь болохоор 1 зууш 2 хоолтой гэсэн үг ээ. Мэдээж энэ чинь урд нь десертний алга тавьвал энэ арга хэмжээний десерттэй юм байна. Халуун байвал энэ чинь 1-р хоол буюу шүлтэй юм байна гэдэг яг иймэрхүү зүйлийг илэрхийлж байгаамаа. Тухайн арга хэмжээнд сонгосон хоолыг гаргахдаа ширээн дээр зочин маань сууж ивэл хэд бид нь ойртож болохгүй. Хагас бүгдийгөөд мөн адилхан хоол барьсан байвал хоолоо хэд ойртуулахгүй бариад хагас бүхийгөөд ширээн дээр тавина. Энэ үед бол манай зөөгчдөр маань заавалчгүй сайхан бодлороо ямар нэр төрлийн хоол харсан энэ болохоор манай гэрэлд шарсан дахин нэмэх байгаамаа. Сайхан бодлороо гişээний үйлчлүүлэгчтэйгээ харьцаж ажиллана. Хэсэг хугацааны дараа үйлчлүүлэгч ингээд хоолоо эдэд дуусна уу эсвэл ширээг цэвэрлэх гээд дараагийнх нь хоол гарах гэднаа. Тэгэхээр заавалчгүй үйлчлүүлэгчтэйгээ харьцаж уучлаарай таны энэ хэрэгэлсэн тавыг хурааж болох уу та эсвэл эдэд дууссан бол би хурааж болох уу гэх жишээний яг текст ашиглаж яг тавгийг хураанаа. Зарим тохиолдолд болохоор зөөгчд маань шууд авчингууд дутуу ийдсэн эсвэл ингээд төр байсан ингээд тиймэрхүү асуудал гардаг юм аа. Тэгэхээр заавалчгүй зочинтойгоо харьцаж ажилланаа. Мөн бохироо хураахын тулд заавалчгүй зүүн гар талаас нь хураа. Анхаарал тавьсанд баярлалаа.